За зам тээврийн хөгжлийн яам авто тээврийн үндэсний төвөөс санаачлан нэгэн одоо арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ бол одоо осол аваараас урьдчилан сэргийлэх одоо хүрээнд сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр яг энэ сургалтын хүрээнд ямар одоо зүйлүүд яригдж байна. Ялангуяа сүүлийн үед бас осол аваараас нэмэгдэх төлөвлөлт. За сайн байцгаана уу. Мэргэжлийн хэлт ерөнхий газраас зохион байгуулж байгаа сарын аяны явагдаж байгаа. За энэ дээр бол урьдчилан сэргийлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх, хүмүүст мэдээлэл өгөх чиглэлээр ийм сургалтуудыг дэд утсан чиглэлээр хийж байна. За өнөөдөр бол зам тээврийн хөгжлийн яам авто тээврийн үндэсний төвтэй хамтран за хот хооронд, улс хоорондын зорчигч хэлтийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад бол ийм эрсдлээс урьдчилан сэргийлэх, дотоодын хяналтыг яаж сайжруулах вэ? За хөдөлмөрийн аюулгүй байдал тал дээр юу анхаарах вэ? Нийгмийн асуудал, эрүүл ахуйн асуудал төр юун дээр анхаарах вэ гэдэг талаар заавар зөвлөгөө өгөх ийм сурчлах ийм мэдээллийн сургалтууд зохион байгуулж байна. Зорчигч тээвэрлэлийн компаниуд дээр гардаг гол асуудал нь юу вэ? Ялангуяа энэ одоо хувцас сэргэлэл, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой ямар зөрчлүүд гардаг вэ? За одоо манай улсад нийт тээврийн хэрэгсэл 877 мянга гаруй тээврийн хэрэгслийн 3900 бараг 1000 тээврийн хэрэгсэл нийтийн одоо зорчигч тээвэрт үйл ажиллагаа явуулж байна. За энэ дээр мэдээж зорчигч тээвэрлэлд явуулж явуулахад бол иргэд зорчигчтой аюулгүй байдлыг хангах тал дээр бол мэдээж анхаарах ёстой. За энэ өнөөдрийн сургалтын дээр бас энэс гадна бас энэ дотооддоо хяналтыг яаж сайжруулах вэ? Засвар үйлчилгээ явуулахад юунд анхаарах вэ? Бас энэ дээр бол явагддаг. За тэгээд энэ насжилтыг аваад дунджаар бол 8.9 жил болцсон тээврийн хэрэгслүүд байж байна. Тэгэхээр энэ нь бол бас насжилт их болж байна. Энэ дээр бас анхаарах хэрэгтэй байдаг. Хамгийн дөрөнд ерөөсөө энэ машин техник хэрэгслээ нэгдүгээрт одоо сольж шинжлэх шаардлагатай байна. За өөр ямар статистик байна? За дараагийн үзүүлэлт бол мэдээж энэ аж ахуйн нэгжүүд бол өөрсдийн засварын цэгтэй одоо газартай байх хэрэгтэй. Мэргэсэн болсон хүчинтэй байх ёстой. За тэгээд тавигдах одоо зогсоол байх ёстой гэдэг ч юм уу те. Ер нь техник парк шинжилт эндээс гадна эндээс бас болсон хүчнийгээ байнга шинжлэх боловсруулах ийм ажлууд хийж явах ёстой. Энэ хэр тутмаг энэ одоо бүх нийт аж ахуйн нэгжүүдийн донд хийсэн судалгаа. За ерөнхийдөө жил болгон мэргэжлийн хэлтийн байгууллагаас хяналт шалгалт хийхэд бол мэргэжлийн суучин бол сүүлийн үед бол тоо нь бол өсөж байна, хангалттай болж байна. Энэ дээр бол мэрэгш боловсруулах ийм ажлууд бол хийгдэх, давтан сургах ийм ажил хийгдэх шаардлагатай байна. За манай байгууллага бол өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээд өдөрт 140 гаралтаар 10 чиглэлд үйлчилдэг компани. Тэгэхээр маш том мас үрийг хамарч ажилладаг гэсэн үг. Энэ дээр хамгийн гол бидний зүйлс бол тээвэрлэлтээс болзошгүй аваар осол тийм ээ зөрчил зүтгэлээс орчилсан сэргийлэх талаар авч байгаа арга хэмжээнүүдийг мэдээлж явж байгаа юмнууд маань илүү хэрэгтэй байсан тэр мэдээлэл маань ч гэсэн өгч байна л да. Аюулгүй байдалтай холбоотой нэлийн зүйлүүдийг ярьж байна л да. Ялангуяа энэ нийтийн тээврийн компаниудын тээврийн хэрэгсэл нь одоо олон жил ашигласан байна. Ялангуяа дунд чинь одоо 9 жил ашигласан байна гэж байна. За мөн тээврийн хэрэгсэл нь бас засвар хийх шаардлагатай байдаг. Танах одоо энэ дээр ямар? За манай компанийн хувьд бас дундаж наслтыг 8 жил гарантай л байгаа. Тэгэхээр ер нь бол манай улсад орж ирж байгаа импортлогч байгаа тээврийн хэрэгслүүд бол бүгд л адилхан нийтийн тээврийн байгууллага тээврийн хэрэгслүүд бол бүгд ер нь ийм л насжилттай байгаа. Тэгээ яг энэ өгч байгаа сургалтаар бол энэ тээврийн хэрэгслүүдийг тавигдах шаардлага үүний дагуу энэ хэрэгжилтийг яаж хангуулж ажиллах вэ гэдэг дээр л онцгой яригдаад байгаа юм л да. Энэ сургалтын дээр бид нэр нийтийн тээврийн хүмүүст үйлчлэхдээ ямар шаардлагыг хангаж ажиллах хэрэгтэй вэ гэдэг. Тэр насжилт өндөртэй байгаа тээврийн хэрэгслээ бид яаж арчилж яаж ашиглалтандаа хэрэгжилж иж нийтийн тээврийн боломжтой. Механикч байгаа юу танад? Байлгүй байх уу? Бүх албан тушаалтнууд мэргэжлийн байх угаасаа стандарт шалгалт хангасан байна. Аюулгүй байдлыг танах одоо хэр одоо үнэлж байна? Өдөр тутмын зааварчилгаа гэдэг өдөр тутам ажиллаж ажил олгогчоос үүрэг даалгавар авахдаа өдөр тутмын зааварчилгаагаа аваад өдөр тутмын энэ бүгдийг базаад бүгдийг нийлүүлээд улирлын төлөвлөгөө, жилийн төлөвлөгөө тийм ээ өгдөх сургалтууд, зөвлөмжүүд, эрх шалгалтууд гэдэг бүх юм ингээд төлөвлөгөөжүүл. Тэгээ өдөр тутмынхаа ажлыг өдөр тутмын зааварчилгаар өглөө бүр баталгаажуулаад тэгэл өдөр тутмын ажил явна да. Баярлалаа. Тэгэхээр энэ нийтийн тээвртэй холбоотой бас зарим одоо төлөөлөлтөд ярьсуудыг хүргэлээ. Энэ бол за нийт тээврийн салбарт бол нэн хэрэгтэй сургалт өгсөн гэдгийг бол холбогдох хүмүүс хэлж байлаа. Ингээд дараагийн их сурвалжаараа бусад мэдээлэл талаар эргүүлээ олбот яа.